Яагаад А-гийн хасах Б зэрэг нь нэгийг хуваах нь А-гийн Б зэрэг байдгийн бэ гэсэн асуултанд хариулъя. Та нарт үүнийг тайлбарлахын өмнө энэ тодорхойлтын тухай жоохон бодож үзмээр байна. Хэн гаргасныг би мэдэхгүй. Математикийг үүсгэгч хөгжүүлэгч нэг хүн биш шүү дээ. Үүнийг та нар ч бас мэдэж байгаах. Гэхдээ үнэхээр тэд үүнийг тодорхойлсон. Та нарт үннийг харуулах гэж байгаа зүйлийн үндслийг тэд тодорхойлсон юм. Би ямар нэг үндслэл учир шалтгааныг тайлбарлавал тэгсний дараа энэ нь үнэн зөв байна гэдгийг харах болно. Яагаад гэвэл зэргийн чанаруудыг үзэж байхдаа зэргийн бүх чанарууд сөрөг илтгэгчтэй зэргийн хувьд ч ямар нэг тооны тэг зэргийн хувьд ч мөн биелдэг болохыг бид мэдэж авсан. Эхлээд эерэг илтгэгчтэй зэргийн талаар үзье. Үүнийг ойлгох их амархан. Эерэг илтгэгчтэй зэргүүд гэхээр А, А-гийн квадрат, А-гийн куб, А-гийн 4 зэрэг гэх мэт. А-гийн 1 зэрэг гэдэг чинь юу гэсэн үг вүлээ? Бид үүнийг А-та тэнцүү гэж хэлж чадна. Тэгвэл А-гийн квадрат гаргахын тулд яах ёстой вэ? Үүнийг А-гаар үржүүлнэ. Зөв үү? А-гийн квадрат гэдэг нь А гүржих нь А гэсэн үг. Тэгвэл А-гийн кубыг гаргахын тулд яах вэ? Ахаад А-гаар үржүүлнэ. А-гийн 4 зэрэг болохын тулд яах вэ? Ахаад л А-гаар үржүүлнэ. За одоо төсөөлдөө хэрэв бүгдээрээ зэргийн илтгэгчийг бууруулвал юу хийх вэ? А-ны нэгээр үржүүлэх буюу А-д хуваана. Ахаад бууруулна гэвэл мөн л А-даа хуваана. А-гийн квадратаас А болгохын тулд мэдээж А-д хуваана. Үүнийг ашиглан А-гийн тэг зэрэг хэд байхыг бүгдээрээ олъё. Энэ бол ихний хүндрэлтэй асуудал. Хэрэв А-гийн тэг зэрэг та нар өөрсдөө математикийн нээлт хийх гэж байгаа гэж төсөөлдөө. Одоо та нар А-гийн тэг зэрэг хэд байдгийг нээх гэж байна. 17 байх ч юм уу, эсвэл пи тооч байж мэднэ. Би мэдэхгүй. Та нар л А-гийн тэг зэрэг хэд байхыг тогтоох хэрэгтэй. Дээрхтээ адилаар үргэлжлүүлэн А-гийн 1 зэргээс А-гийн тэг рүү шилжүүлэхэд гараад ирэх юм биш байгаа? Зэргийн илтгэгчийг бууруулахдаа бид А-д хувааж байсан тийм үү? Тэгвэл А-гийн 1 зэргээс А-гийн тэг зэрэг болохын тулд А-д хуваагаад л болоо юм шүү. За хийгээд үзье. А-гийн 1 зэрэг гэдэг чинь А гэсэн үг. Түүнийг А-д хуваачих. Энд бид зөвхөн А-д л хуваагаад өгнө. Хуваахаар хэд гарч байна? 1 гарна штэ. Энэ нь бидний тодорхойлтын буюу ямар нэг тооны тэг зэрэг нь яагаад нэгтэй тэнцүү байдгийг харуулах нэг нотлохоо болж байна. Ямар нэг тоог өөрт нь хуваахаар яг 1 л гарна шүү дээ. Энэ ойлгомжтой боллоо. Одоо харин сөрөг илтгэгчтэй зэргийн талаар авч үзье. А-гийн хасах 1 зэрэг нь ямар гарах вэ? Дахиад дээрх зэрэг бууруулах үйл явцыг үргэлжлүүлж А-д хуваах замаар гаргаад байвал сайхан л байна. Ингээд дахиад А-д хуваагаад үзье. Нэгийг хуваах нь А болно тийм үү? А-гийн тэг зэргээс А-гийн хасах 1 зэргийг гаргаж авахын тулд түүнийг А-д хувааж байна. А-гийн тэг зэрэг нь нэгтэй тэнцүү болохоор түүнийг А-д хуваахаар юу болох вэ? А-ны 1 болно. Дахиж 1 зэрэг бууруулад үзэх үү? Тэгвэл та нарт ерөнхий дур зураг нь төсөөлөгдөөд ирэх байхаа. Зарим нь аль хэзээний холоод харчихсан байлгүй. А-гийн хасах 2 зэрэг нь ямар гарах вэ? Одоо та нар дээрх зэрэг бууруулах процессыг шууд үргэлжлүүлж чадах байх. Зэрэг бууруулах бүрд А-д хувааж байсан. Тэгэхээр та нар А-гийн хасах 1-ээс А-гийн хасах 2 зэрэг рүү шилжихэд мөн л А-д хуваана үсттэй. Ямар гарах вэ? А-ны 1-ийг А-д хуваагаад 1-ийг хуваах нь А-гийн квадрат гарна. Үүнийг цааш хязгааргүй үргэлжлүүлж болох ба эндээс бид А-гийн хасах Б зэрэг нь 1-ийг хуваах нь А-гийн Б зэрэгтэй тэнцүү байхыг харж чадна. Ингээд та нарын яагаад гэдэг асуултанд хариулт болж чадсан баха. Мөн та нар ид шидч гэж хэлж болмоор сонирхолтой зүйл болох ямар нэг тооны тэг зэрэг нь яагаад заавал нэгтэй байдаг тухай мэдэж авлаа. Үүнийг хэн тодорхойлсон? Хэн нэгэн үүнийг нэгтэй тэнцүү болохыг тогтоосон. Гэхдээ түүнд хангалттай үндэслэл байсан. Зэрэг бууруулах энэ үйл явцыг үргэлжлүүлэх нь тэдний гол үндэслэл болсон юм. Яг ийм үндэслэлээр сөрөг илтгэгчийг энхүү тодорхойлжээ. Мөн бас нэг чухал зүйл нь энэхүү үйл явц нь А-д хуваах замаар зэргийн илтгэгчийг бууруулаад зогсохгүй А-гаар үржүүлэх замаар зэргийн илтгэгчийг өсгөдөг. Зэргийн чанарын тухай хичээлүүд дээр үүнтэй үргэлж таарах болно. Зэргийн ямар ч чанар нь энэхүү сөрөг илтгэгчтэй зэрэг болон тооны тэг зэргийн хувьд биелнэ.
Ингээд энэ хичээл та нарыг төөрөгдүүлээгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн та бүхэнд заримдаа ич хэдийн юм шиг санагддаг зарим тодорхойлолтуудын цаад учрыг мэдэж авсан гэдэгт найдаж байна.